Хязгааргүйд өөрийгөө нээгвээ. 2 дугаар бүлэг. Let me at no time reject the infinite. Надад хязгааргүй буюу Брахманыг үгүйсгэх цаг битгий өгөөрэй. This is so beautiful. Маш гоё. Are you getting what I'm saying? Миний үснийг ойлгосон биз дээ. Don't get into your small hole, your shell, and say the world that infinity doesn't exist. Өөрийнхөө жижигхэн хязгаар тэр бүрхүүлэндээ орчод хязгааргүй их огторгүй хязгааргүй хорон зай байхгүй юм шиг битгий тэгэрэг гэсэн үг шүү дээ. The thing. I don't know what to think. No, anything that they don't know doesn't exist. Атеист буюу шашингүй бурхангүй үжилтэй хүмүүс юу ч хэлбэл бид нар юу ч хэлхийг би сайн мэдгүй юм л да. Гэхдээ бид нар мэдгүй юм болгоно байхгүй л гэж хэлдэг баг л та. Like a frog in the river thinks this is the world. Хотгийн жижигхэн бэлхий яг өөрийн хотгийгаа дэлхий гэж боддог шиг бүх юм гэж боддог шиг тийм ээ. Reject the infinity. You have rejected the infinity. Хатар хязгааргүй оршихыг яаж үгүйсгэж чадчихна. Тийм ил тод хязгааргүй байж байгаа юмыг үгүйсгэж байна штэ. Rejected this vast existence. Which Ийм is vast than the том огторгүй та өөрөө тэрний нэг хэсэг нь та өөрөө тэр огторгоогоос таслаж аваад энэ хүний хэлбэрт оруулсан нэг хэсэг нь таны бүр их үүсгэр байхад та яаж тэрийг үүсгэж чадаж байна. You are itself. Тий, та өөрөө тийм юм шиг. The prayer is, at no time in life may I reject this truth, this reality, the infinity. Тэгэхээр нөгөө бидний тэр уншилга дээр юу гэж бичсэн байна уу гэхлээр зэрэг надад энэ үннийг үгүйсгэх цаг хугацаа битгий гарга. Би хязгааргүй үгүйсгэх тийм цаг хугацаа надад битгий олдог. Цаг зав битгий гарга гэсэн ийм уншлага байгаа. At no time may I become an atheist and say, I know all that exists and whatever I know is only that exists. Хөнгөө үзэлтэй хүн бол юу гэж хэлэх вэ гэхээр тийм цаг битгий гарга надад тэрний тухай тэр үгүйсгэж бодох цаг битгий гаргагээ. Гингүүт нь нөгөөдөг чинь юу гэж хэлэх вэ гэхээр ингэж хэлнэ. Би бол бүх оршихуйг мэдж байгаа. Өөрөөр хэлбэл би мэдж байгаа учраас энэ оршихуй чинь оршин тогтнож байгаа. Тийм ээ? Тэгээ өөрөөр тийм учраас л би мэдж байгаа, би байна л гэж бодож байгаа учраас энэ оршихуй чинь байж байгаа шүү дээ. Энэ амьдрал гэдэг чинь байж байгаа шүү дээ гэж хэлнэ л дээ. At no time in my life let me shut myself down. Энэ амьд байгаа цагт намайг дуусаагүй цагт тийм цаг хугацаа битгий гаргасан. Then the infinity also not rejecting. It has many meanings here. Яг энэ үгүйсбэрт их олон утга байна. And many levels of interpretation for this. Тийм ч учраас янз бүрийн төвшнгөөс энэ өгүүлбэрийг тайлбарласан байдаг. Яг өөрийнхөө төвшнгөөр маш олон янзаар тайлбарласан байгаа. It also says, let the student not reject the teacher and let the teacher not reject the student. Тэгээд заримдаа бас шавн багштай битгий дургуйцэг, багш нь шавдаа битгий дургуйцэг гэж ийм тайлбар бас байгаа. Let the student not reject the knowledge and let knowledge not reject the student. Тэрч байдгаа оюутан мэдлэгээ битгий үгүйсгэх, мэдлэгч гэсэн оюутанд битгий дургуйцэг гэсэн ч тайлбар байгаа. Let there be no rejection. Ерөнхийдөө бүгдээр энэ дээр ямар ч нэгэн дургуйцал ингэж дургуйцч түлхэх тийм юм битгий байг. Бүгдээр ингэ байгаа бүхнийг хүлээн зөвшөөргөө гэсэн нэг юм утга яваад байгаа. Because rejection itself means finite. Тийм дургуйцал гэдэг маань л өөрөө эцсийн одоо
төгсгөл болчиход байгаа байхгүй. Тэрнээс цааш юм байхгүй. Here you are part to unite with the infinity and this will go on rejecting. You are missing out on something. Гэтэл бидний энэ дарамж байгаа зам маань юу илээ гэхээр зэрэг та тэр хязгааргүй гэдэг зүйлдээ эргэж нэгтгэхийг хүсээд байгаа шүү дээ. Бидний бүх хийж байгаа юм нь тэр хязгааргүйтэй нэгдээ, тэр хэлбэр дүрсгүй юмтай нэгдээ. Би одоо дүрс олсон болохоос уг нь тэр миний жинхэнэ гарал үүсэл бүх юм маань байгаамаа гэж ингэж нэгдээ гэж яхад чинь энэ дээр нь дургуцах юм бол энэ дээр нь үгүйсгэх юм бол тийм ээ. Тэгвэл та энэ амьдралдаа асар их зүйлийг алдчихж байгаа гэсэн үг. Тийм болохгүй. Юу ч гэсэн эхнээс ахлаа дуустлаа дургуцал үгүйсгэл байхгүй байхыг хүсэж байна. You know, sometimes very good schools reject students. Та мэднэ заримдаа айгүй мундаг сайхан сургуулиуд мөртлөө оюутнуудаа дургуутдаг шүү дээ. Оюутнуудыг авахгүй тэг хасдаг. Хамгийн шилдэгүүдийг л зөвхөн авах сонирхолтой. Тийм сургуулиуд байна. You have to get very high grade to enter into Harvard, Stanford and all that. They don't take the 12s and make them bright. Жишээлх юм бол та Harvard-ийн сургууль юм уу, Stanford-ийн сургуульд элсэж орно гэх юм бол таны сурлагын үзүүлэлт тэр бүх юм чинь амар өндөр байж хамгийн мундаг шилдэг дээд зэргийн дүнг авсан байж та тэр сургуульд орох эрхтэй болдог. Тэрнээс биш дунд зэрэг сурдаг мурдаг оюутнуудыг аваад шилдэг нь болохыг гэсэн тийм юм байдгүй. You don't have the talent. Тэр сонголт хийхгүй зүгээр нөхцөл тавьчихдаг. They choose only the bright ones, the brilliant ones and the Зөвхөн ухаантайгийн зөвхөн мундгийн сонгож авдаг. give them the knowledge. Give them the Тэгээд тэднээс мэдлэг өгч тэгээд цааш нь сургадаг. tell them. That's nothing great. Энд ахгүй юм алгаа гинэ. Should be like the art of living. Тэр сургуулийн тулд ийм байна гэсэн чи юу гэсэн үг юм. За ямар ч байсан манай амьдрах ухаанд ийм юм байхгүй шүү. No, we are trapped. Ялангуяа манай амьдрах хурлаар тэр тусмаа би бол яг ингэж юм хавханд орсон юм уу? My first philosophy is Яг л манай амьдрах хурлын хамгийн ихний сургаал байгаа хүмүүсийг байгаа чиг нь хүлээн зөвшөөр гэж хэлдэг юм чи яах юм. Хүмүүс бүртгүүлээ болоод all sorts of people. өөрөөр хэлбэл би одоо сонголт хийхэд бол миний гар хүлээтэй. Тэгээ хүлээтэй учраас манай энд 9 шидийн хэн дуртай хүн ирдэг байхгүй юу? Our administrators often are in trouble. They say, Тэр манай нэг байгууллагууд бүх асуудалтай тэднээс ч өөр юм. lose that. Цэнхэр однууд айгүй хийдэг л дээ. You are simply in the sky, not on the earth. Тэр цэнхэр однууд гэдэг байгаа хүмүүс ямар хүн юм гэхээр тэдний бодит амьдрал дээр амьдртаггүй ингээд тэнгэр дээр амьдрдаг хүмүүс. Хэдийгээр би энэ амьдрал дээр яваад байдаг боловч тэрнээ сэтгэл зүрхээр ингээд тэнгэр дээр амьдрдаг. They are in their own works. Өөрийнхөө ертөнцид л амьдртгийн тэднээс. My God, it's so tough to deal with these people. Тэгмэн яг ийм хүмүүстэй уулзраа олох чи хэцүү шүү дээ. Маш хэцүү даалгавар юм байна. I said, well, I can't reject them. Тэднээс тэгж хэлээд ийм хүмүүсийн уулзрыг олоход амар хэцүү юм а бүрүүчигээ хэлэнгүүт нь би хариулт нь юу гэж хэлдэггүй гэхээр тийм байлаа тэднийг хөөгд явуулчих болохгүй шүү дээ гэж хэлдэг. That was the ancient time. People used to look at the disciple student, he's a fit or not. He said, go, get out. Гэхдээ энэ шат байж чадахгүй үгүй юу?
гэдэг чинь бол эртдээр үеэс уламжлалтай шүү. They were just following like Harvard and Stanford. Тэгвэл тэр үеийн тэр сургуулиуд нь яг одооний нөгөө Harvard, Stanford гэдэг сургуулийн шиг тийм зарчимтай байсан. Айгүй хүнд шалгалт авдаг, маш олон нөхцөл шаарддаг. Tough examination. It's not that just the student has doubt about the teacher. The teacher has more doubt about the student. Whether this guy is able to Шавь нь эргэлцдэг юм биш ээ. Шавь хажуугаар багш нь бүр илүү эргэлзэн шүү дээ шавьдаа. in his lifetime or not in a couple of lifetimes. Энэ юу шав болж чадах нь үгүй юу? Эсвэл энэ дахиад нэг амьдралдаа шав болох юм уу? Жинхэнэ шав болох юм уу гэж багш нь эргэлзээд байдаг. Let him deal with his stuff. Finish his karma. He will worry about it. Гэж бол энэ үнд хэцүү ах та. Энэ ямар ч гэсэн үйл үүрээ барагдуул дуусч ижил нэг юм болох байх та мах тэгэл ингээд багш нь шавьдаа амар хэрэгэлцдэг. Let them beat their drum and dance, whatever they want to do. One day they will come. Энд ч гэсэн хэцүү байна та хөрхөө. 2-3 амьдралдаа үйл үүрээ барагдуулахаас нааш үрдэн өгөхгүй. Тэгээд тэрийг одоо би санаа зовоод яах вэ? Тэр ингээд өөрийнхөө хөгжмөд тоглоод өөрийнхөө бүжиглэл ингээд байж хаас. God's grace. That Бурхны өршөөл ивэл тэднэрт ирж тэднэрийг гүйгүүлээд тэр хүссэн юм да хүрх байлгүй дээ. Гэх мэтчлэн гээ багш нь ингэж иргэлцдэг. really is what is called patra. It's capable, only capable person will be given the high honor. Тэгээд гэхдээ энд бидний мэдүүлэх нэг зүйл байгаа. All this righteousness, this knowledge, the wisdom that's contained in the Upanishads, that is present in my soul, in my being. It is not some virtue that you are going to cultivate from outside. Тэг өөрөөр хэлбэл энэ Upanishad заагаад хэлээд байгаа энэ зүйл бол бүгдээр таны амин сүнсэн дотор чинь оршихуй дотор чинь үр нь бол байж байгаа. Энийг л зөвхөн цэцгэлгийн хүлээж байгаа юм. It is all the virtues are in you. Бүх ад бүх бололцоо бол тань дотор байгаа шүү. They only have to blossom. Тэр зөвхөн соёолох л хэрэгтэй. If you think you don't have the virtue, if you think you have no faith, nobody on earth can, or in the heaven can make you break the faith. Анхнаасаа л танд ийм адтай төрсөн гэдэгтээ итгэхгүй байгаа бол энэ дэлхий дээр болоод тэнгэр дээр байдаг юу ч хинч таны тэр итгэлийг төрүүлж авчрахгүй. If you think you don't have that sense. If you think you are no good, that is how it will be. Хэрвээ та надад тийм юм байхгүй л гэж бодож байгаа бол яг л танд байхгүй л байна шүү дээ, тийм үү? You will be no good at all. However, Өөрийгөө нэгэнт тусгүй the virtue сайн хүн биш гэж бодох юм бол тэгэл гүцээ яг та тэгэл тийм байна. Гэхдээ бүр өөр мөнх тийм байна шүү дээ. are in you. Бүх ад, бүх үр, бүх сайхан юмны эхлэл тань дотор байгаа юм. It is the virtues which are in my soul, in my spirit. Let it blossom. Тэгэхээр энэ дээр сургаал дээр маань саяны уншлага дээр юу гэсэн бэ гэхээр зэрэг нэгэнт надад миний амин сүнс, миний оршихуй дотор те энэ бүх ургамлын үрж гэдэг юм энэ ад завшаан гэдэг юм надад байгаа болохоор зэрэг тэгэхээр би надыг ингэж цэцгэлхийг өөртөө ингэж цэцгэлхийг зөвшөө ингэж юу өөрөө ургаж өөрийгөө таних мэдхийг бурхан минь зөвшөөрөөч гэж байна. Oh God, may this virtue really blossom, find its own blossoming.
Би өөрөө өөрийнхөө цэцэглэлтийн шалтгаан юм байна. Тийм болохоор надад өршөөлөөл хайрлаач би гаднаас юм авахгүйгээр өөрийнхөө дотор байгаа энэ бүхнийг цэцгэлүүлнэ гэдэг нь миний үүрэг юм байна. Just leave it as. It's in me. Let it come out. I know I'm a good musician. Let my fingers start playing. Би өөрийгөө хөгжимчин сайн хөгжимчин гэх юм бол миний I хороо know I өөрөө have intelligence. би ухаантай гэж бодсон бол миний ухаан ажиллаж байна гэдгийг You become a stupid one. Since you are so intelligent, why you are not using it? You always tell children, why you have such capability, but you are not using it. Тэр ухаантай, тэр авьяастай, тэр чадвартай, тэр гоё юм чинь чамд өөрч чинь байна штэ чи тэгээд яагаад тэрийг хэрэглэдэггүй юм. Тэгсэн мэтлээс хүүхдийг загнах болохоор мэдээд байгаа байхгүй юу? Чи юм тэнэг биш штэ, чи мэдэн штэ, чи чадсан штэ, чи мундаг гэдэгтэйгээ ингээ хүүхдэд хэлдэг шиг тэр үгээ өөртөө хэлээд гэхдээ. Come on, use it. Хэлээд тэрийг. I tell you, you have wanted your soul ready, but why don't you use it? Аашиг ухаантай тарих заяасан байх чи яа хэрэглэхгүй байгаа юм бэ гэж би чамд хэлдэг шүү. Хэлээд тэрийг. Би танд хэлдэг шүү. Та нэг хүүхэд There загнахтай. are two ways in teaching. One is saying, so you're stupid, you're idiot, you're foolish, blah, blah, I don't know other words. I never use it again. Юм сургах хоёр арга байдаг гинэ. Нэг нь болохоор чи мод тэнэг чи бол өстой усан тэнэг чи бол тэнгийн тэнэг чи бол мангуу да энэс цаашаа би нөгөө хэрэглэхгүй болохоор би мэдэхгүй л дээ гинэ багш. People use all these words to put someone down. Энэ яг гэвэл ийм хүмүүсийг хүмүүс яг хэрэглэдэггүй гэхэлэр зэрэг цаад хүний ингээд доош нь чигч байгаа аахгүй юу ч юм уу мангар ч юм уу эргүү ч юм уу юу ч сурахгүй. This is the tamasic way. Энэ бол юм сургадаг таамсик арга. It's a very gross way of dealing with it. Хамгийн муу доош нь чигч байгаа хэрэглэх гэдэг шүү дээ тийм. Зарим их шартай хүн бол ингээд шаран гоцоогоод тийм өчиг намайг тэгж хэлээд тахтай миний намайг яаж мэдчихэв би ямар чиний бодож байгаа шүү тийм тэнийг юм уу гэдэг ингээд шаран гоцоогоо босоод ирдэг хүн байдаг. Нөгөө талаас сатвик арга Refined way of development is you are beautiful. Wake up. Тэгээд сатвик арга гэдэг нь юу юм гэхлээр та бол үнэхээр гайхамшигтай хайцсан гоё ерөөсөө юу ч дутуугүй маш их үзэсгэлэнтэй. За одоо сэржүүд сэр гэж ингэж хэлдэг бас нэг арга байна. The way of Upanishad is this. You are beautiful. Come on, wake up. Би харин Upanishad-ын арга бол ямар аргыг хэрэглээд байгаа юм гэхээр энэ сүүлийнх нь хэрэглээд байгаа. Та бол гайхамшигтай, та бол ухаантай сэржүүд тийм ээ? Та мэдэн штэ та үнэхээр өгөөмөр гэдгийг чинь мэдчихээн сэржүүд. They went to the most stingy person and said, oh, you're so generous. Хамгийн адгийн харамч хүнд нь юу ч хэлэхгүй гэхэл та бол өстө өгөөмөр би мэдчихээн сэржүүд та бол өглөгч та бол мундаг та бол зөв юм хийдэг та бол өглөгч. Generosity in your life. Тэгэхээр зэрэг яг үгээр тэр хүн дотор ингээд байсан тэр өгөөмөр сэтгэл нь We сэрдэг. come to this reality. This is the sattvic way. Хэдийгээр энэ дээр сатвик вэ гэж хэлсэн боловч ер нь бол хүнийг хүмүүжүүлэх хүнийг юу хөгжих арга нь бол энэ юм тэр зөв хөгжих арга нь бол энэ магтаал цаашаалт хүн дуртай байдаг. One is hitting on you with a hammer. Нэг нь таныг алхаар балбаад байгаа юм шиг сургаж байна тийм. You're hopeless, you're bad, trying to find some Нүггүй амтэн. shiny coming out of it. But some people it works. Ингэж зарим хүмүүс доош нь чихэд ингээд ном ухаагийн дуудаад чи эзэж юм сурч чадахгүй эргүү тэнэг гэд ингээд хэлчихлээр зарим хүнд энэ үйлчлдэг шүү. Since the buffaloes really have to be there. When they go to horse, just loves in the shadow of the net. Тэр бодтой нөгөө үхрийг
Явуулахын тулд та нэлээ ингэж шахаж, зодож, шавхардах хэрэг гарна. Гэтэл ухаантай морь бол яг үгээр баг ташуурын сүүдрээр ухсгээл давхин шүү дээ. Ташуурдуулахгүй тийм. So the Upanishads are not for that type of people who are gross and all the time want about me or am I good, am I bad, blah, 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 blah. Do you love me? Or I'm not good, I doubt this, I doubt that. Тэгэхээр энэ Upanishad гэдэг бол нэг тиймэрхүү хүмүүст зориулсан юм биш. It's not for that. For you take it different. Тэд нэр өөр галт тэргийн цуусан дээр тэд нэр буруу галт тэргийн цуучжээ. This is an extreme possible. Бидний Upanishad ч юм бол хурдан галт тэрэг байхгүй цахилгаан галт тэрэг. Дэс дахин тэд нэр жоохон буруу галт тэргийн дэс цуучж. And the path, the way is that you are, it is all present, all these dharma, the righteousness, the wisdom is Тэгээд энэ зам дээр байгаа энэ таны сонсож байгаа энэ сургаал бүхэн чинь юу гэдэг вэ нөхлөөр энэ чинь бол ингэж штэ. Бүх юм одоо цаг дээр байна тийм үү. Тэгээд таны бүх хийж байгаа юм чинь зөв. Dharma буюу righteousness зөв юм дээр зөв хийж таны хийж байгаа бүх юм зөв. Цэцэн цэлмэг гэдэг чинь таны одоо өөр дотор чинь байгаа зүйл тэрийг зөвхөн ингэж илрүүлж гаргаж ирэх нь л одоо энэ номыг суралцсны эцэст энэ сургаалыг сонссны эцэст бий болох юм шүү дээ гэсэн ийм зам биш дээ. Хурдан галт тэрэг цалсан. get established. Тэгээд тэр их сайхан чанарууд бүгдээр миний дотор тал боловсрог гэсэн. Dharmaste, my sankute, let it get established in me. All these virtues that are present as seed in me, let it get established, let it grow. Тэгээ бүх миний энэ дотор байгаа тэр юм өөрөө ингэж цэцэглээд өөрөө боловсронгуй болгоё. Тэр бүх хувь заяа аз завшааны болгоныг хэрэглээд миний дотор үр байгаа бүхэн соёолон ургаж гарч иргээ. Once you have sown a seed, only then you can water, right? No point үрээ суулгацсан бол одоо танд ганцхан услах л үлдэнэ гэжтэй. There is no seed and you keep watering the ground. Тэгээд нөгөө үр суулгаагүй гэж хоосон хөрсийг ч гэсэн услаад байвал тэнэл юм болно. Ингээд ямар ч байсан үртэй байх ёстой. Үрээ суулгачлаа. Өөрөө хараад мэдээд үрээ суулгачлаа. Тэгэл тэрнээс цаашаа бол та услахаас өөр ажил хийхгүй шүү дээ. Then you can water. Үрээ суулгацаад Make it grow like a tree. Тэгэхээр энэ Upanishad-ын сургаалууд бол таныг бүр юм том мод, бүр huge tree, амар том мод болтол чинь таныг ургуулж чадна. Өөрөөр яагаад тэрвэ гэвэл The virtues are there. These but my son to take, my son to repeat it twice. хоёр удаа багтаж байгаа. Тэр бүх аз заяа тэнд байгаа, тэнд байгаа, тэнд байгаа. Let it be. Яг ингэж байж, яг ингэж байхыг зөвшөөр гэсэн хоёр удаа хэлдэг. The virtues, the dharma, be great in every cell of my body. Тэр сайхан аз завшаан, тэр сайхан зол заяа тийм ээ. Энэ сайхан зөв үйлдэл болгон миний эс ширхэг болгонд нэвтрэн шингэж тэндээ орших болтугай гэж байна. Let the dharma be ingrained deep in me. Миний дотор байсан тэр зөв үйлдэл тэр сайн сайхан бүхэн ингээд дэлгэрэн цэцэглэх болтугай гэсэн. Энэ уншлага маань ийм уншлага байлаа. Одоо ингээд Upanishad хэллээ гэсэн. Та түрүүнээс хойш одоо хэлэх гэсэн. When you read this prayer, you feel, oh, is it a boot camp? So you forget about your intellect, oh, just surrender everything and be goody, blah, blah, blah. Уншлага уншаад ингээд эхлэхээр та юу гэж бодсон гэхлээр магадгүй тэгж бодсон мах л та. Нэг цугларалт юм биш үү? Тийм үү? Хэрвээ та ингэж хэлж байгаа бол
Та ийм дүгнэлт хийдэг тэр өөрийнхөө оюун ухааныг ч гэсэн орхих хэрэгтэй. And lose your intellect, your individuality, so what is this being taught? Тэгэл энэ дээр ч ингэж хэллээ шүү дээ. Оюун ухаан чинь баг хэрэг болохгүй, сурсан юм болгон чинь хэрэг болохгүй гэж түрүү ингээ хэлсэн тийм уншлаг дотор тэгэл гарсан. Өөрийнхөө хувь хүний чанарыг ч гэсэн ойрхморх гэл. Тэнгүүд чинь та гайхаж байгаа хгүй. Энд чи яасан хэцүү юм. Юу нь юу заагаад байгаа юм. Ийм юм сургаал гэж юу байсан ингээд танд бодогдож болно шүү дээ. Are you losing yourself somewhere? Би одоо өөрийгөө хаа нэгтэй хаях хэрэг гарчуу. Би өөрийнхөө юмыг өөрийгөө хаяна гэж юу, тийм юм гэж юу байдгийг таны дотор ийм бодлууд төрж болно. Юуг хайдаг юм бол? It's saying shut your intellect and just be emotionally accept everything. Юу яриад байна? Намайг ингээд оюун ухаанаа бити хэрэглэхгэлээ. Зүгээр сэтгэлийн хөдөлгөөнтэйгээ бай гэлээ. Бага бүхнийг хүлээн зөвшөөр гэлээ. No, Upanishad always encourages the quest, inquiry, exploration. Тэгж та тэр биш нөө. Юу гэсэн бэ гэхээр Upanishad гэдэг маань үргэлж хүнийг зоригжуулж, цангаагийн тайлуулж, хүсэж хүлээсэн тэр бүх юмыг биелүүлдэг юм аа. Intellectual brilliance by questioning. Янз бүрийн асуулт тавьж, янз бүрийн ойлголтыг толгойд чинь өгч ингэ тархий чинь сэгсэрж байгаа юм шиг болоод эцэсийн эцэст нь юу өгөх гэхээр зэрэг таны тэр оюун ухааны гэлэлцсэн, жинхэнэ оюун ухааны гэлэлцсэн байдал гэдэг юмыг ингээ асуулт тавьж таны сархийг сэгсэрж байгаа юм шиг болгож байгаа. Тэд ингээ мөлчид бүр ингээ дилтаатлан бүр гэлэлцсэн өнгөлдөг зүйл чинь Upanishad. Тема гэдэг нь асуулт гэсэн үг. Юу? Upanishad гэдэг нь өөрөө юу? Хэн? Хаана? Хизээ? Яагаад? Ийм асуулт гэсэн үг. Before the age of 3, these questions doesn't arise at all in your mind. Өөрөөс сүрхээс чинь өмнө эдгээр асуултууд таны толгойд ерөөсөө орж ирдэггүй. You are in such a blissful state. Яг тэгвэл та өөрөөс сүрхсэн маш их тийм өршөөл ивэлийн таатай бурхны гимээр тархитаар амьдэрдэж шүү дээ. What, where, who, why, when? Тэгэл таны оюун ухаан хөгжөөд дэлгэнгүүт та юу, хизээ, хэн, яагаад, хизээ гэл ийм хаана гэл ийм асуултууд төрж эхэлдэг. 3 наснаас ч эхэлдэг. That is when we start asking these questions. Тийм болохоор бид нэр асуултыг асууж эхэлдэг. Энэ асуултууд. If we have mature on that, there is some maturity that has to happen. We remain in the teenage for a long time in our life. Тэгээд хэрвээ энэ явдал тодорхой хугацааны дотор маш их асуулт ингэж асууж ингэж үргэлжилж ирснээр тодорхой хугацаа хүрэхлээр зогсно. Хэрвээ тодорхой хугацаа хүртэл зогсохгүй юм бол та нөгөө шилжилтийн насны хүүхэд хിവэрэл бүх насан туршдаа амьдрах хэрэг гарна шүү. Асуулт асуугаад энэ асуултууд маш чухал асуултууд байгаа юм. Important step of our life. Бидний амьдралын чухал асуудал шатн дээр ингэж асуудаг. Нэг чухал шатн асуудаг. The Upanishad itself what? Тийм болохоор Upanishad өөрөө энэ Upanishad өөрөө юу гэж хэлдэг вэ? Юу гэж хэлдэг. What? Are you all here? Бид энэ тань уу? Come on, wake up. What? Юу? Just ask yourself what? Өөрөөсөө асуух та In юу? your own mind ask what? Өөрөөсөө асуух юу гэдэг асуу.
Юу? There's nobody to answer, but ask yourself what? Хариулах хүн байхгүй л гэхдээ тэгээд зүгээр асуугаад тахтай өөрөөсөө юу? Can you do it? Хийж чадах нь уу? What? Юу? What's happening? Юу болоод байна? Do you see a shift in consciousness? Тэгэхээр таны ингээд ухаарал дотор нэг юм өөрчлөгдөж байгааг мэдж байгаас яг одоо үргэлжлүүлээд байжсэн байдлаасаа гарчиж байгаа тийм үү? Юу? Асуудаа Where? хаана? Хин? Just imagine you are in a room by yourself and someone bangs on the door suddenly. What the Та ингээд өөрийнхөө өрөөнд ингээд тавтаа сайхан сууж ийн гэж бод. Хэн нэгэн хүн хаалгаж чинь зохиод. word that comes out of you? Тэгээд хаалгаж чинь зохиод ингээд таныг ингээд одоо бараг цочож байгаа юм шиг анхаарлыг чинь татхлаар танаас ямар асуулт гардаг вүлээ? Юу? Хатэр санджаа үстэй. Нэр бид нэг яг тэгдэж. Хинбэ юу вэ? Яах гээд ам бэ гэж. Anyone here? Хин нэг хүн байгаа мó юу болоод байгаа яасан хинбэ гэж. What? Хин. Especially when you don't expect anybody and suddenly someone drops in. What happens to you? Хин нэг хүн ирнэ гэж бодоочгүй ингээд тайван сайхан байж идэл чинь гинт ингээ хаалгаж зохингууд нь та яадгүй гэхээр зөө баг шоконд орж байгаа юм шиг болоо юу вэ хинбэ гэж ингээд аюу сан чочол Gives a shock. What? ара шоконд орчихоо гэдэг. Тэгээд юу вэ хинбэ гэж. I want you to experience this. I don't know whether you are getting what how many of you are getting it? Та миний хэлцээг нэгсэн ойлгох юм уу үгүй юу? Танд энийг үзүүлмээр байна л та. Би яг зарим чинь миний хэлж байгааг яг сайхан ойлгож байгаа л байх л та. И шоконд орно гэдэг ингээд зэрэг зарим сайн ойлгохгүй ч гэж магадгүй. I'm sure everyone has some time or other in their life had a shock and just said, what? Би нөгөө нэг хүн амьдралынхаа туршид хэзээ нэгэн цагтаа юм шоконд орно гэж бид нэр ярьдаг шүү дээ. Болсон магадгүй. Юу нэ? Хизээ хийн гэж ингээд асуудаг шүү дээ. Can you remember what's the state of that consciousness? Яг тэр таны ухаарал ямар төвшөнд байна та тэрийг анзаарсан уу? Яг тэр төв. Very valuable. Ийм их чухал. Most valuable moments in your life. Амьдралын чинь маш чухал ач холбогдолтой агшин бол энэ байгаа. Яг хэн яасан нэ гэж ингээд асууж байгаа. Яг тэр үед та өөрийнхөө энэ ухаарлыг хараарай. But we let it slip off away from us. Биднээс ирсэн чинь ийм сайхан ийм чухал агшинуудыг зүгээр л өнгөрөөчдөг унтцсан юм шиг тэрийг тоодгүй. Moments of wonder, the moments of inquiry, those moments of astonishment. Яг одоо таны тэр ингээд гайхаж байгаа, шоконд орж байгаа, цочоод ингээд асууж байгаа тийм. Цочоод ингээд сонин ингээд зүгээр байжсэн байдлаас ингээд гайхмаараа болж байгаа. Энэ агшин бол бүгдээрээ Those moments of inquisitiveness, curiosity, хэрэгт are дурж very байгаа. precious. In these moments, Маш your чухал. chattering mind has stopped and you got a Энэ юу болоод юм чухал гэж хэлээд байгаа юм бэ гэвэл энэ нөгөө таны дандаа үргэлж ингээд чичгнээл чалчаал явдаг сэтгэл чинь зогсчихж байгаа. Яг төв гэж тоормос дарж байгаа юм шиг зогсчихж байгаа. What, when, who, what, why, how, these are a step in the Юу хизээ хин яагаад яаж гэд ингэж байгаа чи энэ бүгдээрээ юу юм бэ гэхэлэр зэрэг мэдэгдэж байгаа бодит байдлаас мэдэгдэхгүй байгаа хийсвэр байдал руу ойртуулдаг юм шатнууд байгаа юм. to Шатнууд. the realm of unknown from the known.
Өөрөөр хэлбэл тэр шатнууд л бид нарыг одоо тэр үл мэддэх юм руу явуулж өгнө. Realize that no, you are limited. Opening yourself to the unknown is the path to infinity. Харин өөрийгөө хязгааргүй гэдэг юмд нээж өгнө гэдэг бол энэ хязгааргүйг үл мэддэгчийг далдын ертөнц рүү алхах алхаа чинь энэ зам энэ алхаа бол хязгаар байхгүй. Path to the unlimited. Хязгааргүй руу явах юу? Юу? Итэ. Someone says something happened. Заримдаа нэг хэрэг дурлал нэг энийг юм сонсчод хүн тэгж байгаа гэдэг шүү дээ. Хизээ гэж тэгдэг шүү дээ. Kano what? Кено Upanishad гэдэг нь юу? Upanishad. Юу? Kinishitam patati preshitam manaha kena prana pratamah preti yuktah keneshitam vachamimam vadanti chakshuh shrotram kavu devo yunati. Can speak on this for the next 4 days. Энэ тухайд бид дараагийн 4 өдрийн турш ярилцах бол One stanza. What is that motivates our mind to go towards the senses? ямар хүч төр сэтгэлийг мэдрэхүйн эргэтэнгүүд рүү мэдрэхүй рүү одоо нэг амтлах үнэрлэх гэдэг ашгүй дээ. Тиймээ 5 мэдрэхүүлөө юу тэр сэтгэлийг ингэ түлхээд идэг юм бэ гэвэл Our senses to move towards the sense objects. Юу тэгээд идэв гэхээр бидний тэр мэдрэхүй өөртөө мэдгцэн тэр зүйл рүү ингэ яваад тахлаар сэтгэлээ дагуулад ингэ уран татад аваа явчихдаг. And what makes this breath to come in and go out? What helps involuntary? Ямар юм ингээд бидний амьсгалыг өөр ингээд тодорхой үед аваад тодорхой үед гаргадаг хин энэ амьсгалыг зохицуулаад байгаа юу? What is the motivating factor behind this involuntary function that is happening in us? Бидний биеийн дотор болж байгаа ингээд удирдлаггүйгээр өөрийн ирэхгүй ингээд өөрөө явагдаад байгаа энэ үйл ажиллагааг удирддаг нэг далдын хүч байдаг байх нэ. Байдığım уу гэж. Your breath is moving in and out day and night. Таны амьсгал чинь аваад гаргаад өдөржин шүнжэнгөө үргэлжилж байгаа шүү дээ. What is propelling it to do so? Хэнийг яг энэ амьсгал ингээд өдөржин шүнжэнгөө зогсолтгүй аваад гаргаад ингээд яваад идэх юу зохицуулаад идэх ямар хүчээр ингээд идэх. Why would your mind go to see nice things or melodious music or your nostrils looks for fragrance? Бидний энэ сэтгэл маань яг ингэж гоё юм руу тэмүүлээд идэг. Яг бидний чих энэ аялгаутай юм гоё аялгауг сонсох гээд идэг. Яагаад хэн зохицуулаад байна? Why are you motivated to move in these directions? Яагаад бид нар ингэж ийм янз янзын чиглэлээр янз бүрийн үйлчлэг ингэ хийгээд идэм бол хэн хийлгээд идэм бол тавар бодохгүй байгаа шүү дээ. Би гоё мөнөртий гэж бодохгүй шүү дээ. Тийм үстэй. Senses move into sense objects. What is the thing that is behind it? Бидний энэ мэдрэхүйн эргэтэнгүүд ингэ гоё юм руугаа ингэ тэмүүлээд идэх учир нь юу? Тийшээ анхаарад идэх учир нь юу? Онцолж тэр олон үйл явдлуудын дундаас нэгийг онцлоод идэх үе юу юм? Why things appear beautiful or good to you at some time it doesn't? Зарим юм яагаад заримдаа нэг гоё санагдаад
зарим юм яг тэр гоё санагдсан юм чинь заримдаа нэг онцгүй юм шиг санагдаад байт юм л яа бид нэр ингэж гэдэг юм бол юу бид нарыг ингэж хийлгээд байдیں۔ You go to Hawaii and say, oh, Hawaii is so beautiful. People who live in Hawaii, they simply say, Hawaii is beautiful. They don't say, Хаанхудаа ингэж Хавайд очиод хөө энэ Хавай ямар гоё үзэгсэнтэй яасан гоё юм бэ гэж ингэж дуу алдаа шагшраалаа. Гэтэл Хавайд амьдардаг хүмүүс тэнд төрсөн хүмүүс яг үгээр Hawaii is beautiful. Hawaii үнэхээр сайхан гэж зүгээр л хэлцдэг байхгүй юу? sometimes they don't even appreciate it. Заримдаа бид нар чинь бүр тэрийг тэгж гоё гэж хэлэх чадваргүй болчтой. What makes you appreciate things? What makes you Яагаад таныг юмыг магтуулаад байдгийг? Та яагаад юмыг магтаад байдгийг? Юу таныг ингэж магтахад хүргээд байдгийг? Та яагаад магтдیں۔ Тэгээд тэрнийхээ зүг сайн сайхан юмны зүг та яагаад өөрөө ирэхгүй тэмүүлдээ? Юу ингэж таныг тийш энэ гоё юм байна тийш оч гэд юу явуулаад байгаа юм бэ? And why you prana is good? What makes your prana good? Таны прана яагаад ингэж биеийн дотор чи ингэж урсгал шиг ингэ урсаад биеэр чи нэг тараад яваад идэв. Юу тэр пранаг хөдөлгөөд байна, явуулаад байна. What is the power behind all this involuntary function that is happening within you? Таны зүрх яагаад өөр ингэ зогсохгүйгээр цохиод идэв? Ямар хүч байгаа учраас бидний оролцоогүйгээр энэ сайн дурын юм шиг биднэрт үл мэдэгдэх үйлдэлүүд таны биеийн дотор болоод байд юм бэ? And what makes you speak? Юу таныг яриулаад байдгийг? And what makes people to speak? Хүмүүсийг яагаад бас яриулаад байдгийг? Энэ хүмүүс яагаад ярьдаг болцсон? Interesting. Энэ айгуу сонирхол байна. Энэ тухай сайн бод. And sometimes you want to say it, sometimes you want Заримдаа хармаар санагдал, заримдаа хармааргүй санагдал юу ингэдэг юм бэ? sometimes you want to hear. It's not just the Заримдаа сонсмоор санагдсан, заримдаа чихээр санагдсан, заримдаа үдмээр санагдсан, заримдаа нүдэ анимаар санагдсан. something says, I don't want to listen now. What is that sound? Заримдаа юм сонсмоор санагдсан, заримдаа юм сонсмооргүй санагддаг. Nature of the spirit. What is the spirit? Who is the spirit? Энэ тэгжэл энэ бүх үйлдэлийг хэн хийлгээд идэггүй гэхээр бид нар болох дээр юу гэж боддгоо гэхээр амин сүнсний мөн чанар амин сүнсэл ингээд идэг юм. Тэгвэл амин сүнс гэдэг чи юу юм? Spirit. So I don't think it's what. Тэр энэ бүгдээрээ юунаас эхэлж байна вэ гэхээр юу вэ гэдгээс эхэлж байна. Юу вэ гэдгээс. What юу вэ? I want to leave it at that. I want you to just say what. Та би одоо ингэж орчиж тэгээд та юу цааш өөрөө бодоор одоо юу гэж. Why comes to us when we are in misery? Бас нэг бид нар хизээ ямар асуудал тавьдаг гэдэг бас энэ өвгнүүдээр бас тийм хамаагүй юмд хэлэхгүй штэ. Зовлон ингэж тохиолдохлоор яагаад гэж тэгдэв юм? Яагаад гэж. But what comes to us when you are inquisitive? Харин юу гэдэг нь таны ингэж нэг юм догдолсон гэдэг юм уу ингэж цочирсан юм уу тийм үед таны амнаас юу вэ гэдэг үг гардаг. And there is three different ways. Why me is when you are miserable. Энэ what гэдэг үг нь болохоор зэрэг амин сүнсний үг юм шиг байна те юу гэлтэж байгаа. Харин why гэдэг нь яагаад гэдэг нь болохоор зэрэг энэ зовлон тохиолдохлоор ингэж асууж байгаа. What is this? Юу хэн When? хизээ How? яаж
This is propelling towards knowledge. Энэ бүгдээр бид нарыг хааш нь чиглүүлж авч явдггүй, дагуулж явдггүй гэхээр мэдлэг өөд дагуулж явдаг. Someone asks, why am I miserable? And you try to give them an answer. They're not ready to listen to the answer. Хизээ та хэнийг өвн танд ингэж хэлээ л да. Би яагаад ингэж их зовдсон бэ гэж асууя. Тэгээд та тэрэнд хариулт өгье. Хариулт өгөхийг хичээе. Хариулахыг хичээе ингээд. Та юу ч гэж хэллээ гэсэн цаад хүн чинь сонсогч их байдгүй юм. In misery, you don't understand anything. Зовдгоо гэж бодож байгаа тэр үед ерөөсөө юу ч ойлгохгүй юм. Толгой нь унтраацсан юм шиг, тархин унтраацсан юм шиг. That's right. First peace. When you have peace, Тийм учраас хамгийн нэгдүгээрт нь амар амгалан гэдэг шүү дээ. Тэгж байгаа дараагаар нь эхлээд амар амгалан бий болгочих тэгжээж дараагаар нь тэр амин сүнсний хэрэгцээтэй амин сүнсний тухай ойлгоход амархан болж байгаа. Тэгэхээр амар амгалан бий болгоно. knowledge. Амин сүнсний шинээр дүрсэж бодох, мэдлэг олох, ойлгох энэ гэдэг юм бүгдээрээ тэр үйлдэл юун дээр явагддаггүй бол амар амгалан гэдэг хөрсөн дээр л орно. And the basis of peace. Амар амгалангийн их үүсгэр нь юу юм? So it's not that peace it's not that acceptance which is so dull and Гэхдээ бидний амар амгалангийн их үүсгэр нь юу вэ гэхээр хүлээн зөвшөөрөх гэж байгаа. Гэхдээ хүлээн зөвшөөрөх гэдэг нь нөгөө нэг өхмөл хүлээн зөвшөөрөх биш л дээ. Ингээ за яавал яах вэ? Надад юусан хамаагүй. Над тест хамаачих байхгүй гэж. Ингэж байгаа бол энэ өхмөл хүлээн зөвшөөрөл дээ. It's a very positive, alert, aware state of acceptance. Тамсыг хүлээн зөвшөөрөлт биш. Бидний энэ ярьж байгаа хүлээн зөвшөөрөлт бол маш эерэг, маш сэргэлэн, маш ухаантай хүлээн зөвшөөрөлтийн тухай бид нар ярьж байгаа. Хүлээн зөвшөөрж байгаа тэр юм та унтдаг үедээ юу ч болж байсан мэдэхгүй болохоор бүгдийг хүлээн зөвшөөрнө шүү дээ. Other than acceptance, you willingly there, fully accepting. Нөгөөх нь болохоор зэрэг үнэхээр ингээд чин сэтгэлээс зүрхнийхээ угаас маш их идэвхтэйгээр ухаантайгаар хүлээн зөвшөөрөхийг хэлж байгаа тийм ээ. Амьдралын нэг хэсэг нь шинж чанар нь юм да гэж хүлээж авч ухаантайгаар хүлээж авахыг хэлж байна. What is the divine power which is behind our life, behind our dreams, behind our prana and mind? Тэгвэл тэр бидний нүдний цаана байгаа, чихний цаана байгаа, пранагийн цаана байгаа, сэтгэлийн цаана байгаа тэнгэрлэг хүч гэдэг нь юу юм бэ? Юу юм бэ? What is that? Тэр юу юм? Do not just listen to somebody, they say this is it. Та зүгээр л нэг хин нэгэн хүний юу юм бэ гэж асуусан асуултанд нь энэ ийм утгатай гэд тэрэнд нь бити итгэвчхэлтэй. This what has to raise from within you. Тэр юу вэ гэдэг тэр бодол таны бүрийн дотроос ч гарч ирэх тэрнээс гаднаас ч авчирнаацсан юм биш. You have to ask, who am I? Та асуухтаа би хэн бэ гэж өөрөөсөө асуудаг шүү дээ. What is this prana? Прана гэж юу юм бэ? You don't have to study somebody else's prana. Та өөр хүний пранагийн тухай асуухгүй шүү дээ. Өөрийнхөө пранагийн тухай л асууж байгаа. Study your own prana. Өөрийнхөө пранаг look into what? Та өөрөө л амьсгалж байгаа үстэй, тийм ээ? How this breath is moving in and out.
Тэгээд энэ амьсгал яаж ингэж орж гарч чадчихна? Миний нүд яаж ингэж юм харж чадчихна? Functioning. How my mind is functioning. Миний сэтгэл яаж ажиллаж байна? Би юу намайг энэ юмны тухай ингэж бодохыг, тэр юмны тухай тэгж бодохыг юу намайг тэгж бодоход хүргөөд байна. Миний бодлыг ингэж хэн удирдаад байна? The driving force behind all this is Энэ бүгдийн цаад талд нэг удирдагч хүч байдаг гэж үү? Энэ асуултууд маш so this question is very important. So when you walk, when you need what? Who? та өөрөө ингэж алхаж явахдаа ч гэсэн, хоол идэж явахдаа ч гэсэн юу, хэн ингэж асуугаад үзээ. Just one word. Just that one word is good. Just think about it. Нэг үг хангалттай. What? Та ойлгосноо гэхээр юу гэж тэгээд байхгүй. Тэгээ сүүлдээ No нөгөө concept, from all other concepts, all that you study, read them all on one side. юу вэ гэдгийг ингээд ойлгоцсон байхад өөр ямар нэгэн асуудал, ямар нэгэн байдал таныг энэ тэгээд ойлгосон зүйлээ чи ямар ч юм өгөөсгөж чадахгүй. Энэ өрөөнд дотор сууж байгаа бүх хүн нэг талдаа болчиход таны эсрэг байшинч гэсэн та тэгж бууж өгөхгүй. Нэгэнд өөрөө дотроосоо юу гэдэгтээ хариултаа олсон бол. Got it? Fresh mind today, I think you don't know nothing. Wow. Та ингээд үргэлж ингээд юу гэж асуух болгондоо сэтгэлээ цоошин болгочдөг. What is what? Айдгүй чинь юу гэдэг. Юу Did you? айдгүй хинтээ айдгүй инээгээр. Okay. 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 Өөрийнхөө сэтгэлийг юу гэдэг төвшингээр хадгалсан гэсэн. Хүү юу? Энэ маш их хийсэн зүйл шүү. Тэгээд та сэтгэлээр ажиллаарай. That's so subtle. It is so subtle. Маш их хийсэн маш их хийсэн юу? Isn't it? Тэгээд бас тийм ойлгохтой болчихсон. Асуулт асуух болгонд нь what гэж хэлээд энэ зэрэг үүрэг. Okay.